За та бүхний өдрийн амгалан айлтгая. Цаг хугацаа мөн хурдан довтолж байна дөө. Саяхан бид 90 жилийн ойгоо тэмдэглэж байсан, ингээл цуглаж байсан. Тэр үед одоо энэ ой зохион байгуулах комиссийн даргын үүрэг надад ирсэн байсан юм аа. За ой маань их сайхан болж исэн. Тэгээд 10 жил маш хурдан ирж байна. Ингээд дараагийн сайхан одоо ой тохиож та бид нэр дахиад өнөөрөө цуглаж сайхан юм тохиол үрдэж байна. Тэгээд та бүхэн маань одоо нутгийнхаа энэ ойг эрвэх дэрвэхээр оролцдог, бүгдээрээ нутагтаа очдог, амардаг, ах дүүтэйгээ найз нөхдөдтэйгээ уулздаг. Үнэхээр их том учрал сайхан баяр байдаг. Бидний одоо олон баяруудын дундаас хамгийн сайхан баяр бол нутаг усны энэ ойн баяр байдаг аа. Ингээд энэ ойн баяртаа одоо бүгдээрээ сайхан очиж баярлцгаая. За энэ аймгийн удирдлагуудын яриад байгаа энэ төлөвлөсөн ажлууд бол үнэхээр одоо далаацтай сайхан том ажлууд хийгдэж байгаа юм байна. Бид нар бас харж баярлаж байлаа. Өнгөрсөн наадмыг та бүхэн санаж байгаа. Бид аймгийн 90 жилийн ой тэгээд Монгол бүхийн баяр гэж тэмдэглэж хийсэн. За тэр бол зөвхөн аймгийн хэмжээнээс хальж улс орон даяар шахам яригдах хэмжээний одоо тийм бас юу тарж ирсэн. Тэгэхээр энэ баяр наадмынхаа агуулгыг бас цаашаа өөр хэлбэрээр нэмж баяжуулах уу яах уу гэдгээ ойн комиссийн цаашдаа ярих үз. Энэ зөв ажил байдаг юм байлаа. Тэгэхээр заавал бүхийх байх алуугүй л дээ. Ямар нэгэн хэлбэрээр хийнэ гэж бодож байна. За мэдээж хэрэг ойдоо очино, зочноор очино. Хандуу тусламжаа сэтгэлээрээ өргөн тэр саяын суудлын хаваар сууж ирсэн хүмүүс бид нар нийлээд ямар ч үсэн тэр баримтат кино гэсэн тийм ээ. Баримтат киноны ажлыг хариуцж хийж өгье гэж одоо бид нар хоорондоо ярьсан шүү. За баярлалаа та бүхэн ингээд хурдхан амлаа тэгээд тэр хандивын өргөд өнөөдрийн уулзалтын гол зүйл одоо хандив өргөлт учраас багахан яриад тэгэл одоо болцоогоор хандивал өргөд бай даа тийм ээ. За баярлалаа. За энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст эрүүлийн газ жаргал сайн сайхныг хүсэж байна. Тэгээд аймгийн дарга надад ийм юм байсан. Та энэ хандив амлуулах ажлыг хурдлуулад өгөөч гэсэн. Ингээ та нар одоо хандив урд амлаараа. Тэггүй болохгүй шиг байна. Сая энэ завхны харьяат их хөрлөн гишүүн төвшин их том тоо гэлчгээд буугаа явуулчлаа шүү дээ. Тэр мөрний юу ч шагналж их өндөр мөнтэй байт юм шүү дээ. За энэ яг шоглоомын яриа. 100 жил болж байна. Энэ Чандван уулын аймаг гэж байгуулагдсан 100 жилийн хугацаанд манай нутгаас Цэдэнбал дарга 44 жил төр тулгаалж энэ шин цагийн Монгол улсыг хөл дээр нь босгож энэ шин цагийн үйлдвэр уурхаа соёл боловсрал гээд Монголын бүх сайн сайхныг босгоход 44 жил бие жилээж араас нь манай Киргизийн харьяат Батмонг дарга төрийн тэргүүнд сууж 90 онд улс орны амьдрал туйлын эгзэгтэй үед цус урсгалгүй ард түмний тэмцлийг хүндэтгэж дараачийн шийдвэрүүд гарсан ийм хоёр том дүүхэн энэ нутгаас төрсэн. За тэрнээс хойш олон хүн их хурлын гишүүн, засгийн газрын гишүүд болсон. Ийм байдалтай байгаа. Нутаг орны хөгжил нэг үе яваад бол гайгүй болсон. Тэгтээ сансанд хөрөгт хол байгаа. Би энд хүрэлцэн ирсэн нутгийн бүх хүмүүст энэ нутгийнхаа ойн арга хэмжээнд идэвхтэй оролцож сайхан ойг тэмдэглэцгээе гэж уриалах гэсэн. Манай энэ ойрдууд нэг шалдгар наадна гэж ярьдаг шүү дээ. Та нарын Увс аймгийн ойг 100 жил ойг нэг шалдгар сайхан наадуулах нөхцөлийг бүрдүүлээч гэж би хүсэх гэсэн. Хоёр төрийн тэргүүн хоёр дарах аваргыг 100 жилийн хугацаанд төрүүлсэн аймаг байхгүй дээ. Тэгэхээр та нар одоо зөвхөн шалдаагаа та тэгээ сайхан шалдгар наадам хийцгээе л гэж хэлье та. Би хуваараа тэр ахар шахар ханд өрг ажилд оролцсон бас нэг ажил хариуцч гисэн байгаа.
тэрийг ажил хэрэг болгохын тулд учралтай онцлогнэ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд нийт Увсын ард түмэндээ энэ 100 жилийн он их баяр наадамда бүгд сайхан сэтгэлээрээ оролцож хандваа өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд бүхий Увснуур галын бөхчүүд маань нэгдсэн журмаар нийлүүлж хагаад хандваа өгнөө. Тэгээд тэрийг одоо амлаж байна. За ямар их сайхан халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байна. Энэ уус гэдэг гурван үсэг ямар олон хүний сэтгэл зүрхийг догдлуулж одоо хараа зүрхийг нэг зүг чиглүүлж нэгтгэдэг вэ гэдгээр би бахархаж байна. Тэгэхээр эхийхэн гэлэн тодтогдсон унга нутгаан зорингүй үүдэг, асад тодтогдсон азарг бас бэрхшээлд авч нутгаа зорингүй үүдэг. Тэгэхээр бид бүхэн нутгаа гэх нь аргагүй юм аа. Тэгэхээр энэ сайхан одоо алтан нутагт төрж өснөөрөө бахархах ийм сайхан сэтгэл төрж байна. Тэгээд чадлынхаа хэрээр хүн болгон энд одоо оролцож одоо оролцсон байхаа гэж найдаж байна. Тэгээд сая аймгийн засаг даргын хэлсэн зүйлийг харахад баярлах сэтгэл төрж байна. Үнэхээр одоо бага хугацаанд маш их зүйлийг хийх гэж байгаа юм байна. Ингээд ажилд нь амжилт хүсье. За би одоо бусдыг уруу татчих байх л да. Гавьяа шүү хамтаа чөлөөндөө сууж байгаа хүн болохоор нэг 10 саяыг л амлая. Тэгээд бисгий улсууд уруу татагдаараа манай бизнес эрхэлдэг, ажил эрхэлдэг улсууд бол олон одоо сайхан амлалтууд авах гэж бодож байна. Минь сайхан болох байх гэж бодож байна. Бүгдээрээ хүчээ нэгтгэж, хүчээ зузаатгаж, чин сэтгэлээсээ энэ ойн баярт оролцоё. За баярлалаа. Одоо Монгол улсын шадар сайд амар сайхан даргаыг төлөөлж түүний төрсөн ах улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн асан оюуны ундраа группийн ерөнхийлөгч Отхон баяр та мэдлэгэд дэвшүүлж өгөх хэлнэ гэж таныг энд дэвтэрч байна. За энэ хандвийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүсүүдэд Монгол улсын шадар сайд амар сайхны нэрийн өмнөөс болон одоо гэр бүлийнхаа ах дүү нарынхаа нэрийн өмнөөс бүх хүмүүсүүд чин сэтгэлийн талархал дээр хэлье. Тэгээд за ингээд Увс гэдэг энэ одоо манай газар бол одоо манай аавын ээжийн одоо төрсөн ийм одоо нутаг. Тийм учраас бол бид нэр одоо үр хүүхдүүд нь энэ одоо Увс аймгаар бол үргэлж одоо бахархаж явж их эцгийнхаа одоо ажиллаж амьдарч төрж өссөн унган газраас нь бид нэр үнэхээр одоо маш чухал одоо ийм одоо зүйл үнд зүйлээ гэдгийг бол сэтгэл зүрхэндээ тээж ойлгож ингэж явж ирсэн ийм одоо хүмүүс байгаа. Бид бүхэн одоо өнөөдрийн миний одоо аав Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат ээж маань Увс аймгийн Давс сумын харьяатай ийм одоо ийм хүмүүс байгаамаа. Өнөөдөр бид бүхний одоо хайртай аав минь одоо Тэнгэр тайсан ч гэсэн өндөр настай ээж маань одоо 96 насыг ингээд хүрээд явж байгаа. Тийм учраас бол одоо ээжийг төлөөлж та бүхэндээ бас тэр настай буурал ээжийнхаа нэрийн өмнөөс нутгийн одоо ард түмэндээ сайн сайхан одоо байхын өрөөлийг дэвшүүлж мэдчилгээг нь одоо дамжуулаарай гэж одоо хэлээр ярьсан шүү. Тэгээд тийм учраас бол та бүхэндээ бас энэ өнөөдрийн хамтын арга хэмжээнд хүрсэн ирсэн бүх хүмүүсүүдтэй эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. За тэгээд хандив гэдэг энэ асуудлаас гол нь одоо энэ уул усны дэваажин болсон ус аймаг гэдэг бол одоо бид бүхний зүрх сэтгэл байнга мөнх одоо орших үр хүүхдүүдийн маань хүртэл одоо энэ аймаг орон нутаг Увс аймгаараа одоо бахархдаг ийм одоо байгаасаа гэж одоо ирээдүйн хойч үеийг бас бидний залгамж үр хүүхдүүд одоо үндэс угсаагийн маань хүртэл ингээд цааш нь ингээд үргэлжлүүлээд аваад явах ийм үүрэгтэй гэдгийг бол бид одоо ойлгож байгаа. Тэгээд
энд одоо хандивын арга хэмжээнд оролцож байгаагийн хувьд гэр бүл ах トゥ у тэгээд төрөл садан бүгдийнхээ өмнөөс бид бүхэн одоо ярилцж байгаа ингээд 100 сая төгрөгийн хандивыг одоо хандвалж байна гэдгийг одоо яа тэгээд өгсөн одоо үүрэг даалгавар тэгээд бидэнд одоо ярьж байгаа ингээд энэ хандивыг одоо өгөх болсонд бол ингээд бүх хүмүүсүүдтэй ингээд хандралтай та бүхэнтэй тэгээд хамтар цаашаа өшөө одоо нутаг усаа одоо дэмжиж байхын одоо өрөөдийг дэвшүүлье. Тэгээд бидний одоо санаа сэтгэлд одоо үрд ингээд уян үед одоо ингээд ус гэдэг аймагта хамтдаа ингээд мөнхөрч явах болно гэдгийг энэ дашамд хэлье ингээд. Баярлалаа. Та бүхэнтэй. За баярлалаа. Архим мөндөдчдөө хүндэгдэн суудалтан орж байна. За би дараа гэлж. Би заавал тааныг тогтоосоо. За сайн байцгаана уу? Та бидний эцэг бүгдийн ариун галголомт сайхан Монгол орны маань баруун хязгаар төрлөх увс нутаг маань 100 жилийнхаа ойг тэмдэглэхээр өргөн сайхан цуглжээ. Та бүгдийг өрлөг хүлээж аваад бүгдээрээ ингэж нутгаа гэсэн сэтгэлтэйгээр зорин ирж цаг заваа зарцуулж агаад маш их баярлж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За увс гэдэг энэ тэнгэрийн диваажин болсон энэ сайхан газар орон болвол үнэхээр ямар ч хүнийг өөртөө татдаг, ямар ч хүний сэтгэлийг булаадаг, нэг очисон хүн дахин очихоос үүддэггүй ийм сайхан хангаа дэлхий байгаамаа. Анх удаага манай ээж тэр сумынхын байгаа юм гээд нутагтаа очиод газар чи явуулаад унаа гаргаж өгсөн хүн оройн нус нулимс болсон ирээд яав зүгээр үү гэсэн чинь аав ээжийнхаа одоо эцэг үүдийнхаа нутагт очиод үнэхээр одоо огшлоо гэж хэлээд тэрнээс хойш жил болгон нутаг руугаа явж ирснийг би бас мэдчихээн. Ганцхан сар ажиллачаад увсад томилтоор ирчээд дараа жилд гэр бүлээ дагуулад увсаараа ингээд танилцуулаа явж гинэ. Увс нутгаараа гээд явж исэн төрийн албаа агчигч мэдж гин. Тэгэхээр зэрэг энэ увс гэдэг бол үнэхээр хүн болгоныг сэтгэлийг заавал татаж байдаг ийм сайхан одоо диваачингийн орон гэж одоо миний хувьд төрж өссөн хүний хувьд одоо боддог юм аа. Мэдээж энэ жил дэлхийн 6 твээс Монголын нийслэл 21 аймагаас ёстой нөгөө хөлдөөн хүлхэж хөлгүүн мүлхэж Увс аймгаа одоо зорин очих байхаа. Тийм учраас энэ зорж очих энэ олон хүнийг хүлээж авах одоо Увс аймаг бол ямар ч хүнийг идэ цагаараа гаргаад ирдэг ариун сайхан уламжлалтай. Тийм учраас нутгийн 85 мянган ард түмэн бол үнэхээр энэ их том одоо ойгоо угтаад аль хизээ бэлтгэл ажилдаа ороод айл өрх болгон орон гэрээ янзлах, зочдоо хүлээж авах, сум орон болгон сум орон нутгаа янзлах, аймаг болоод ингээд аймгийнхаа ажлуудыг төлөвлөөд та бүхэнтэйгээ саналаа хуваалцаж байх шиг байна. Мэдээж энэ бүхэнд одоо та бидний үнэхээр одоо халуун тус нэмэр одоо маш их байгаа гэдгийг одоо та бүхэн хэлэх юм. За би бол аймгийн засаг дарга, хурлын дарга нарыг төлөөлөөд бас одоо Увс аймгийнхаа төрийн улсын алдар цолтоо 18 уяачаа төлөөлөөд ингээд гарч ирж байна. За одоо өнөөдөр 100 жилийн хугацаанд одоо иргэдийн хурлын даргаар за миний бие ажиллаж исэн 5 хурлын дарга одоо ажиллаа хийгээд байж байна. Хамгийн сүүлийн Бүрийн Бат тогтох, за миний дараа Чулууны Чимэд дарга авсан, за Эвэл Сүрэнгийн Насанбат, Цэвэний Батболд одоо Бүрийн Бат тогтох. За аймгийн засаг даргаар бас одоо 6 хүн ажилласан, Лавгагийн Тогоо гэдэг хүн, Эрдэнэ сүрэнгийн Цас чихэр, за тэгээд Дашийн Цэнт сүрэн, за миний бие, за дээр нь одоо Сэмждийн Батчаргал, Чимэд дарга гэдэг ингээд ийм хүмүүс ажиллаж байсан. За уяачдын хувьд бол бас манай аймаг бол ганц тод манлаа уяачтай, тэр нь Зүүнгов сумын уугуул одоо бичээрэн далаагаа байгаа. За дээр нь ганц манлаа уяачтай, Өндөр хангаа сумын уугуул одоо Дорцрэнгийн Цэнд аюуш гэдэг хүн байж байгаа. За 10 гаруй одоо алдарт уяачтай. За төрийн наадмыг одоо сая манай Баян мөнх аварга, Бацуур аваргаас эхлээд тэгээд Балжин юм аварга,
За тэгээд 5 авраг, бүрэн төгсөг авраг, Мөнхбат авраг, за Гамбат Арслан нийлээд 19 төрөг авсан байдгийн байна. За хурдан морины төрөг бол одоо анх 2005 онд Орцрынгийн Цэндаюуш, Цэнингийн Цэрэнжээ, за 90 жилээр Бичээрэн Далаа, 2023 онд манай Зүүн говь сумын уугуул Монгол улсын алдар туяач Бадарчин Норов самбуугийн хээр азар төрүүлж ингэж 4 төрөгийн сайхан авсан. За бас одоо 2 удаа Сурын мэргэн гэдэг ийм сайхан цолыг Тэс сумын уугуул Дамирнгийн Норжмаа мэргэн байна одоо төрийн наадамд 2 төрүүлсэн. Бас 100 жилийн хугацаанд увсчууд маань баггүй амжилтыг гаргасан ийм сайхан ард түмэн. Ингээд та бүхэндээ 100 жилдээ заавал очиороо хүн 100 наслах биш 100 жил гэдэг бол та бидний энэ үе дээр тохирч байгаагаараа их хөв заяа гэж одоо бодож байдаг. Тийм учраас Увс аймгийнхаа түүхт 100 жилд хүн болгон оролцож, хүн болгон зочлон ирж тухтаа сайхан амархыг Увс нутагтаа, Увс нуурандаа, Хяргас нуурандаа, Ачид нуурандаа тэгээд харьхраа хан бүхий түргэний уулсаараа амархыг та бүхэндээс үрж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.